Бөөг одоо 10 жилийн боловсрал шиг үзэж бас болохгүй бах тийм ээ. Энэ гажуудад байгаа зүйл гэж бидний бодоод байгаа зүйл гажуудад байна уу? Эсвэл үнэхээр ийм байх ёстой юм уу? Одоо бөө мөргөлчөөд тухайн хүн хүнд нь таарсан, уг гаралсан таарсан юм байдаг байтал чи сургалт болоод олон хэдэн зуун хүмүүсийг нэг дор нэг юм заагаад байна гэдэг ч юм бол энэ бол алтаа ахгүй юу? Бөө мөрглийг бол сургалтаар заана гэдэг ойлголт бол байхгүй. Бараг л нөгөө суур мэдлэг гэдэг шиг юм өгөх гээд байгаа байхгүй те. Монгодын буулгаад бараг онгодын дэглээд байгаа юм шүү дээ. Бүжиг дэглэн гэдэг шиг. Тэгэхээр тийм амар сонин тийм жүжигийн тийм гачин юм байж болохгүй л байна. Хов хүн өөрөө тэр онгодтой яаж харсан тэрэн дээрээ суралцж явдаг болохоос юугээл тэгээд хичээл суугаал за энэ онгод гэж юм байна. Энтэй ингэт юм байна. Тийм ойлголт бол юм байхгүй байна. Тэгээд тэр уулын хажууд очил одоо тахилга хийсэн гэж яриад байгаа шүү дээ. Хажууд нь очил нэг одоо гүйлсэн болоод тэрийгэ тахилга гэж яриад байгаа. Аюус. Тий. Чи дийш чи ууланд очиж тахилга гэж хэлхийсийг зээрлээд аргадна гэж очдөг. Тэгин чинь тахилга гэдэг чинь шаал ондоо юм байдаг. Тэгэл очиж бүүлснэгээ тийшээ явж тань тахисан. Тэр уулыг тахисан. Энэ уулыг тэр л усыг тахисан. Арга хөл нь хүрсэн газар болгоно тагчт юм шүү.